Өнөөдрийн туршилтаар 8 дугаар ангийн даралт бүлэцэд хүрээндэх туршилтыг хийхэд бэлэн болсон байна. За даралтын хувьд бол хатуу биеийн даралт шингэн хийгсэн үндсэн 3 даралтын тухай 8 дугаар ангидаа үздэг. Өнөөдрийн туршилт бол ажиглалт мөн хацуулт хийх туршилт бэлдсэн. За хэрэглэг түүнийг танилцуулъя. За шүмийн даралтын тухай туршилт учраас ус, за мөн тос, за тэгээд өөр төвшөнд нүхтэй, цорхтой, за цилиндр, сав, за мэдээж ус болон шингэн тосох тусгай тэгшэн зүгт савыг бэлдсэн байна. За мөн тухайн цоргоноос хэрэг заад одоо шингэн маань гарч байгаа гэдгийг хэмжих үүднээс за шугам ашиглахаар бэлдсэн байна. За энэ туршлыг хийхэд анхаарах зүйл бол мэдээж шингэнтэй харьцаж байгаа учраас аль болох шингэнийг цилиндр савд хийхдээ асгахгүй байх тэр нөхцлүүдийг бүрдүүлэх хэрэгтэй. За хамгийн эхлээд бүгдээ усыг ашиглая. За усыг ашиглахдаа тодорхой түвшин, тодорхой өндөртэй шингэн ус хийгээд за ойролцоогоор 18 см өндөртэй усыг цилиндр савнда хийлээ. За энэ 3 цорго бол тагийг авах боломжтой юм 3 цорго байна. За 1-р цорго, 2-р цорго, 3-р цорго гэдэг бүгд дугаарлчий. За 1-р цоргоны тагийг авахад эндээс гарч байгаа шингэн асгарахтаа хэр зайд очих бол гэдгийг бүгдээрээ энэхүү туршилтаар хэмжиж авна гэсэн үг. За хэмжихийн тулд шугам ашигласан. За шугамыг бол цоргоны амсраас тухайн унж байгаа цэг хүртэл цэгийг нь ажиглаж аваад тэр хүртэл нь хэмжинэ гэсэн үг. За 1-р цоргоноос ус ямар зайд одоо тусч байгаа вэ гэдгийг нь бүгдээрээ туршия. За ихэнд тулд дээд нь тахилж аваад цоргоо аваад цоргоныхаа тагийг аваад за нэг нь орчим гээд бүгдээр нь тогтоочие. За энэ нөхцөлд цорго маань яг ямар цайнаас гарсан бэ те эхний байрал маань ямар вэ гэдгийг нь харах үүднээс тэмдэглэсэн байгаа. За тэгвэл эндээс энэ хүртэл ямар зайд ус маань шилжиж вэ гэдгийг бүгдээрээ хэмжиж. За 1-р цоргоноос ус маань ойролцоогоор 14.5 см-ийн зайд туссан байна. За гэх мэтлэнгээр дараагийн цоргоноос хэвлээ усыг ямар зайд туссан бэ гэдгийг нь хэмжиж. 2-р цоргоноос ус ямар зайд тусч эндийг бүгдээрээ ажиглая. За нэг ойролцоогоор энэ хавьд байна. За 12 см 2-р цоргоноос гарсан ус бол 12 см-ийн зайд туссан байна гэсэн үг. За 3-р цорго буюу хамгийн дээдлийн цоргоны тагийг авахад ус маань хаана тусч байна, хаана бууж байна гэдгийг бүгдээрээ үзье. За ойролцоогоор нэг нэвд тусч байна. Цоргоны амсрын зайг энд тэмдэглэсэн байгаа. Тийм учраас эндээс энэ хүрэх зай бол одоо 3-р цоргоноос гарсан усны тусгалын одоо зай гэж хэлж болно. За ойролцоогоор 9.1 см. За эндээс бид нар юуг ажиглах хэрэгтэй вэ гэхээр цорго 1-р цорго, 2-р цорго, 3-р цоргоны тусч байгаа зай маань дээшлэх тусмаа туссан зайнууд багасж байна. За эндээс юу гэж хэлэх вэ гэхээр даралт их байх тусмаа 1-р цорго доор байрлсан учраас энэ цоргон дээр ирж байгаа даралт буюу шингэний даралт их вэ гэсэн үг. За тэгээд дээшлэх тусмаа арай багасаад хамгийн дээдлэлтэй бол бага байна. За туршилтыг бол бүгдийг ижилхэн 18 см-ийн өндөртэй юм усны түвшинтэй байсан. За ингээд
гурван нөхцөлд гурвууланд нь туршилт хийхэд харилцан адилгүй тусч байна одоо бууж байна гэж харж болно. Цилиндр савнд тодорхой хэмжээний өндөртэй ус хийгээд туршилт хийхэд бол 1-р царга, 2-р царга, 3-р царгаас гарч байгаа усны уналт маань хэмжихэд өөр гарч байгаа нь илт харагдаж байна. За 1-р царга буюу хамгийн доор байгаа царгаас гарсан ус илүү хол зайд тусч хахад 3-р царгаас гарсан ус маань арай ойр зайд унж байна. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх вэ гэхээр шингэний өндөр их байх тусмаа буюу энэ хоорондох зай их байх тусмаа шингэний ёроолт учирч байгаа даралт маань их байна гэсэн үг. За эндээс ийм ажиглалтыг хийж болно, ийм төгөлтийг хийж болно. За тэгээд энийг маань илүү өндөр болгоод ирвэл өндөр буюу тэ цилиндрийнхаа савыг өндөр болгох юм бол эндээс унж байгаа уналт маань, усны уналт маань илүү л хол тосч юм гэсэн, хол тосно гэсэн. Яагаад гэвэл тэнд ирж байгаа даралт их болчихно гэсэн үг. За түүнээс гадна шингэний даралт өндрөөс гадна хэлбэр хэмжээс хамаардаггүй гэдэг тийм асуудал гарч ирдэг. За жишээлх юм бол энд 4 өөр хэлбэртэй савнууд байна. За тэгвэл эдгээрийн ёроолт учруулах даралтууд тийм ээ ёроолт учрах даралтууд ижлэгэн байх уу өөр байх уу гэхээр хүүхдүүдийн хувьд бол ялгаатай байна гэж үздэг. Яг тэгвэл эн чинь ингээд ийм мөрөөц юм биш те энэ одоо урт нь арай их байна те эн чинь шулуун юм байна. За энэ шулуун юм байна те энэ хоёр шулуунда нэг нь том юм байна, нэг нь диаметр хувьд арай жижиг юм байна гэдэг ч юм уу те ийм өгөгдлүүдээс үүдэлтэйгээр ялгаатай гэж үздэг. Энд бол тийм зүйл биш. Яг тэгвэл шингэний өндрөөс хамаардаг тийг туршилтаар баталж болно гэсэн үг. Энэ удаагийн туршилт маань бол даралт бүлэг сэдвийн хүрээндх шингэний даралтыг туршлаа. За мөн өөрөөр хэлбэр хэмжээтэй савн дээр чинүүдийг тайлбарлалаа. За энэхүү агуулга маань бол цаашдаа ахлагын руу бол илүү дэлгэрэнгүй судлагдана. За жишээлх юм бол одоо автобийн даралтайгаа уялдаатай болж ирнэ. За бидний одоо энэ орон байрны одоо усны систем энд бас шингэний даралтын тухай бас яригдана гэх мэтлэнгээр илүү өргөн хүрээнд судлагдах юм агуулга байгаа.